Сайн байцгаана уу? Би мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн өндөр уулын бүсийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Отхон Туяа байна. За ингээд та бүхэндээ хангаан уулын хээрийн доройтсон бэлчээрийн ургамалжилт эрдэс бордоо болон гормоны нөлөөг судалсан дүн сэдвт илтгэлийг танилцуулъя. За бид доройтсон бэлчээрт бордоо болон гормоны үүшлэх нөлөөллийг үзүүлэх зорилгоор судалгааг Архангай аймгийн Их Тамир сумын нутаг дахь давхар толгой ингэрт Батуул алаг үүсэлт бэлчээрийн доройтсон нэг га талбайд хийж гүйцэтгсэн. Энд бол 2 төрлийн эрдэс бордоо, 6 төрлийн өсөлтийг дэмжих гормоныг туршиж үзсэн байгаа. За судалгааг 2017-оос 18 оны 6-аас 7 дугаар сард арга зүйд тусгаснаар хийж гүйцэтгсэн. За ингээд ургамлын тусгай бүрхцийн хувьд ихэнх хувилбарууд маань хяналтын хувилбараас илүү бүрхцтэй болох нь харагдаж байна. За 2 дахь тахирмагт үзүүлснээр бол ургамлын зүйлийн бодгалын тоонд азот 70 кг үржлэх бодисоор борцсон хувилбарын нэгж талбай дахь ургамлын бодгалын тоон хяналтаас 2.3 дахин бусад хувилбараас болохоор 1.8 дахин илүү байсан. За 3 дугаар тахирмагт ургамлын нийт ургацад үзүүлж буй бордоо болон гормоны нөлөөг үзэхэд бол азот 70 болон 100 кг үржлэх бодисоор борцсон хувилбарууд нь бусад хувилбараас 1.7-оос 2 дахин их ургацтай. Бусад хувилбарууд нь бол хяналтаас бодит ялгаагүй болох нь харагдаж байна. За үүнээс дүгнэж хэлэхэд хангаан уулын хээрийн алаг ус Батуул бэлчээрийн ургамлын зүйлийн бүрэлдэхүүн төдийлөн ялгаа гараагүйч ихэнх хувилбарын ургамлын тусгай бүрхцэнд хяналтаас илүү болох нь батлагдсан. За ургамлын зүйлийн бодгалын тоогоор нэг гад 70 кг үржлэх бодисоор борцсон хувилбар нь илүү байсан нь бодит ялгаатай. Бусад хувилбар нь хяналтаас ялгаагүй байваа. За ургацын хувьд азот 70 болон 100 кг үүшлэх бодисоор борцсон хувилбаруудын ургац нь хяналтаас 2 дахин их байсан бодит ялгаатай. Бусад хувилбарынх нь бодит ялгаагүй байсан. Иймд манай орны уулын хээрийн үтэн алаг үүсэлт бэлчээрийн ургамалжилт азотын бордооны нөлөө илүү үр дүнтэй байна. За баярлалаа.